8 дугаар тест 23 дугаар бодлого. За квадрат хэлбэртэй өрөөний нэг болонд бол камер байрлуулжээ. За зураг дээр хулгайчийг илрүүлж чадах хэсгийг бол саарлаар бол бодов. За будагдсан хэсэг өрөөний талбайн ямар хэмжээтэй тэнцвэ вэ гэж. За тэгэхээр энэ тэмдэглэсэн байгаа энэ зураасууд тэмдэглэгээнүүд бол энэ дөрвөн хэрчин бол хоорондоо бол тэнцвэ шүү гэдгийг бол илэрхийлж байгаа. За тэгвэл яг энэ цэгийн хувьд бол ингээд доош нь хуваачвал энэ банд квадратыг бол хоёр тэнцвэ, талбайг бол хоёр тэнцвэ хэсэгт хуваахна. За энэ үүсэж байгаа энэ тэгш өнцгтийн хувьд бол энэ тэгш өнцгтийн хувьд энэ диагоналыг зурчвал квадрат нь бол талбай нь бол хоёр тэнцвээс хуваагдах хэвээр. За тэгэхээр үндсэндээ бол энэ цагаанаар будагдсан энэ тэгш өнцгт гурвалжны талбай бол анхны энэ квадратын талбайны 4-ний 1-тэй тэнцвэ болчихно гэсэн үг. Мөн адил энэ цагаан тэгш өнцгт гурвалжин бол нийт талбай нь бол бас 4-ний 1 болно гэсэн үг. За тэгэхээр будагдаагүй хэсэг бол нийт талбай 2-ний 1-тэй тэнцвэ болчлоо. Өөрөөр хэлбэл 4-ний 1 дээр нэмэх нь 4-ний 1 буюу 2-ний 1. За тэгэл үлдсэн энэ саарлаар будагдсан хэсэг бол мөн 2-ний 1 болно гэсэн үг.